Хавдар бол биед байгаа сахаруудыг дандаа өөртөө татаад идэг. Тэгээд энэ шин чанарын аль хэдийн шинжлэх ухаан бол аль хэдийн мэддэг. Тийм учраас хавдрыг онцлохдоо сахарын одоо тэр нөгөө тракинг гэдэг нь нөгөө сахар биед сахар хаана явж гэнэ үү гэдгийг харж агаад тэр технологи нь цөмийн технологийн одоо аргаар одоо онцлдог байхгүй. Тэмдэгт атмын арга гэдэг. Флюородиоксиглюкоз чөлөөд нэг тийм FDG гэдэг глюкозыг сахарыг цацраг өтгтэй болгоод хүний бие рүү тарьчдаг. Тэгэхээр хавдар мэдэхгүй ялахгүйгээр бүх тэр цацраг өтгтэй сахаруудыг ч гэсэн өөртөө хоримтлуулаад татчихдаг гэсэн үг. Тэгэхээр цацраг өтгтэй сахар тарьсан хүнээ одоо цацраг бүртгэдэг төхөөрөмж рүү оруулаад хүний биеийн аль хэсгээс нь илүү их одоо цацраг бүртгэж гэнэ үү гэдгээр нь хавдрыг оншилдог. Одоо үеийн шинжлэх ухааны хамгийн нарийн хамгийн сайн хавдрыг оншилдог одоо PET гэдэг төхөөрөмж аахгүй одоо 2 дугаар амьдаг дээр шинээр суурилагдсан Монгол улсад ганцхан байгаа. Энд чинь бол дэлхийд даяар хамгийн сайн одоо хавдрыг оншилдог тоног төхөөрөмж. Тэгээ энэ нь бол цөмийн технологийн аргаар сахарын тракинг хийж сахар хүний бие хаана явж гэнэ гэдгээр нь хавдрыг оншилдог. Тэгэхээр энэгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр хавдар бол сахарыг маш их хэмжээгээр өөртөө татдаг буюу та нар сахар идэхгүй байх юм бол одоо хавдраар өвчлөх магадлал бас их тэр хэмжээгээр буурна. Хавдрыг тижээх одоо хавдрын хоол нь бол маш их хэмжээгээр багаснаа гэсэн үг байхгүй.